ундрагч. За ингээд дэвс толгойг ихэллээ. Толгой амир тарж ирсэн чинь бороо тарч авчихсан. Бороо зөвхөн цагаа болоод юм те. За аялал сайхан болж байна уу? Гоё шүү. Дөнгөж эхэлж байна. Дөнгөж эхэлж байна уу? Яа. За манай машинууд ачаад одоо явах гэж байна. За Сэцэнгоо. За Монголд ирээд 2 дахь хоног аялж байна. Сэтгэлээ хуваалцсан уу? Сэтгэл ямар байна вэ? Нааж гоё байна. Эзэмж гоё байна. Монгол гоё байна. За тэгээд уяаг бол гоё татнаа. Манай энд уяаг гоё татна. Сав татлаа. Ингээ харахад нөгөө талаас нь татчих واخ. За бид нар энд бол ингээд бас ачаа бараа, газ хэл юм яаж юм да. За энэ манай энэ найз бол одоо бас их сайхан уртын дуу дуулдаг. Ер нь бол уртын дуугаараа Монголдо нэлээд өндөрт явдаг ийм найз маань байгаамаа. Яа, энийг бол тэгээд аяллаа ингээ 2 дахь өдөр боллоо. Галзуу юу? Сэтгэл өндөр байна. Сэтгэл өндөр байна. Таргал уулаа да. Таргал уулж байна. Таргал уулаа. За манай тараг дөөх гээд ер нь Тарагтын дөөх гэдэг. тарагтын дөөх гээд. За одоо ми бол одоо бодоод яасан гинэ? Ийц ямар юм аа? Бир та юм аа. энэ хиний цүнх юм бэ? Яа өөрөө бол ингээл хөдөө гадаа явсан чинь ингээл ийм цэмцгэр явдаг хүн үү те? Эхний хоногт бас гайгүй. Эхний 1 2 хоногт бол гайгүй шүү дээ бас. Бас гайгүй те. Энэ харалт мигийн цүнх мөх бол бүр Бараг арьс тоос даагаагүй шүү дээ энэ. За энэ манай энэ тишиг сумын цэцгээ зөгтөг имээ. Имээ чиш. Одоо 9 хүүхэдтэй болол та юм шүү дээ. За энэ манай энэ хотлын хойны мужаан ах. Яа тийм зүйтэй цаймаагаа хямдаад уу ажихуйч хүнэлтэй бас. Өө хаач нарах чи. Зүгээр хөдлөхгүй. Хөгжилтэй залуу шүү хөгжилтэй. Улам хөгжилтэй болсоор бай. Facebook дээр яваад идэг залуучууд мөн үү? Хөгжилтэй юм залуучууд гэдгээ л мэдээд байгаа юм да. Жаргс. За ингээд хил дээр ирж байгаа юм чи. Манай нэг найз энд хилийн застаа харам төмсгөө гэдэг дуулаад байгаа байхгүй юу? Хилийн зас тави хар нүдэн бүсгүй хэр талын янзган сарнаа. Хушууга шидэдэг өрөө. Хушууга шидэдэг өрөө. Ни ури хариг булаасаа хилчин бүсгийн заяа. Тавдах дуу орж ирж байна. Өдөө. Энэ хавьяасыг яалтай байлээ тийм ээ? Ундрах. Аа? Яалтай нэрээ. Ирвихээрээ гэдэг шиг тийм. Цэнхэрийн долоор нутагтай цуутай мэрэгдээ илүүтэй сургаал хайрлсан Гэмэ хавьяас. Ган ундрах гэдэг шүү. Ган жавхлан ган ундрах. За та манай аяллаа блогт орлоо. Сайн байна уу? Ярих юм байна уу? Яг юм юу ч алах. Хүмүүс ерөөсөө ярих юм болчиход. Ийм байгальд юу ярих вэ? Аа? Байгаль хүмүүс чи ярина шүү. Тэгнэ шүү дээ. Энэ байгальд хүмүүс үздэг шүү. Танд ярих юм байна уу? Ийм л гоё. Амар боллоо.
Сайхан. Өнөр ямар гоё юм. Өнөр тийм шаардсан бицэг. Хүний гар хөрөхгүй байх тусмал юм гоё шүү дээ. Байгаль. Төшөлтөг байна уу? Өөчтэй яа харахгүй сайхан аглаг тайг юм. Энэ хүмүүс ерөөс үгүй болчих. Энд ингээд толгой цэвэрч чинь шүү. Даваа маваа. Даваад. Үг байна уу? Үг байна уу? Маш гайхалтай л гэдэг үг байна. Үг байна. Өөдөөс зүгээр гэж. Танд үг байна уу? Байна. За. Би яг одоо уйлмаар. Боцроо болог. Уйлмаар байна. Вау. Уйлмаар. За энэ манай Шинжаанаас ирсэн найз байна. Энэ зөвхөн танилцуулаач. Зүгээр бүжгээр өөр тасалсан уу? Очих Монгол хэл үү? Ингээд явцгааж байна да. Сараач бүр кино болчихсон. Хөдөлгөөнтэй тийм. Хөдөлгөөн болдог тийм. Жахан нөтлөн шатапан баг. Энэ жил булгаангаа. Одоо булганы бишиг их тарвтай хөлийн баган. За тэгээд харгал нуур. Хамаг ямаад үзүүлж энэ даа. Тайлтай байна. Тэрс Монголд эндэл 100 болж байна энэ жил. Ган эндэл тайлагдсан байна. Яас хүн болгоны яваад гүйл газраар яваад байна да. Өнөөдөр тэгээд нагас сав асар масар хамаг юм өнөөдөр хөтлөө засан да. Тэрийг одоо тэгээд бичнэ тийм ээ. Тэрийг нэрийг гоё тий. Яасан гинэ. Баагуудаа зураг авах юм. Зураг авахмаар байна. Ямар амар санаа вэ те? Дөшөрөдөг доог л гэдэг юм да. Харин тэгээ бол. Одоо баавга доог олох гэдэг юм байна. Дүү тусна гинэ намайг. Тийм үү? Баабатай зураг авах. Тэгээ шууд 100,000 даагч буснаа өнөө. Онсон энэ нотган би өөрийн бишиг харлаа угаасан тонгол морно ихис хүшиг сандгаа энэ хүү бид их тархтай мэлчир дээр ирсэн байна. За хуурал гэж байгаа юм байна одоо бол. За их тархтай бэлчир дээр Хэрийн кофег байгалийн сайханд хуурахад бэлэн болж байна. За тэгээд энэ бол одоо миний шүншигтэй 10-наас анхны хайрын баталгаа 93%-аар өгдөг юм үрман байгаа юм. За тэгээд одоо эндээ бол энэ хууралтын машина бэлдсэн байна. За би эндээс бол ерөөсө уртаашаа өргөөшөө
Эндээс 5 атгал кофе уурна амар. За. Нэг атга явлаа. Үр чинь ногоон байдаг лөө. 2 атга явлаа. Одоо үр гэдэг юм чи ерөөсөө энэ Ийм ногоон юм уу? ийм ногоо юм байдаг шүү дээ. Ямар ч кофений амт өнөр байхгүй. За тэгээд нэг удаан жимснээс 2 бондгоор үр гардаг. За ингээ үрээ хийчихэж байгаа. За тэгээд хамгийн амар нь заяа. За уушлаар хамгийн амар нь ингээ тагалчихж байгаа байхгүй энийг. Энийг тагаллаа. Энийг ирж бодлоо. За тэгээд энэ үрэндээ нэг 3 үг хийлчдэг. За чимэн сайн хорогдоорой, чимэн сайн хорогдоорой, чимэн сайн хорогдоорой. За ингээд зан үйл нь бас их чухал л да. За энэ дээр ингээ хийлээ. 220 залгасан. За. Энэ одоо одоо эхэлсэн юм. Яа, за одоо энэ чинь кофений үр хуурагдаад эхэлж штэ. За тэгээд одоо энэ нэг тарaftan бичилтэй чамаас өөрөө кофе уусан. Тэр хооронд нь усаа буцалгана. За одоо энэ маань бол ойролцоогоор нэг 10 гаруй минут болдог. Тэгээд нэг дэх задралт, хоёр дахь задралт гэж 2 задрна. Тэгээ өөрөө 1 кг кофе уурахад 850 г ерөөхдөө жинтэй болно. Гэсэн мөртлөө эзэлхүүний бие нь бол илүү том болчихно гэсэн. За тэгээд кофенийхаа усыг энэ дээрээ тавьчихж байгаа. Тэгээ хамгийн амар нь одоо ер нь дандаа ингэж энэ хээрийн юмнууд л та. Хээрийн юмнууд гэдэг чинь дандаа мороо сая орлоо тийм ээ. Бид бол гал мал асах нь бол бас өөр. Миний чинь бол хээрийн кофений жижиг явуулын кофе шоп явж байна. Тэр хооронд ингээд кофега шанах хооронд үрнэ угаагчиж байгаа. Энийг л одоо их тарвцтай бэлчтэй хийсэн ингүй цоо ширхэн кофе гэдэг байгаа юм л да. Тэгээд энэ харин өнөөдөр ингэж яах юм. За одоо яах нь вэ? Усаа тавих юм. Усаа тавьчих жаа. Усаа тавьсны дараа кофега болчихнаа. Гэтэ одоо бол яг энэ хуурсан кофега шууд бутлаад тэгээд одоо ууж байна. Тэгээд одоо кофе шингэл. За энэ өнөр мөн гарч ирэх хэрэг бодог байна. Хараа. Уур процесс бүхэн бол одоо нэрийн хэлээ явуулчих. Гүй нэрээ. Тэгээд нэг тарaftan бичилтээр те кофе бүр хууруулж агаад үрнээс нь те кофе олгоод уун гэдэг. Тэгж одоо Муухай хөвгтэй хүмүүсүүд юм аа. Ийм дэстүү маань ингээд бас Хабалтсан. бас За тэгээ хээрийн кофеин чинь бол одоо олон юм бас хэрэг болно. За энэ бол бутлагч маань байж байна. За энэ үрийг хадгалах их чухал. Энэ дээр нэг юм вакуум. Ингээд энэ доторх бүх юуг нь сураад авчдаг энэ вакуум үрийг хадгалах хэрэгтэй. За өөр энийг юу вэ? Энийг нэрээ ингэж хуурж болдгийг шүү. Одоо энэ 10-наас нөгөө 93% анхны харийн баталгаатай үр маань байгаа шүү дээ. Энийгээ болохоор энэ хуучин дэлхийн хүн төрөлхтөй анх үүсэхдээ бол нэг иймэрхүү чулуун дээр Этиопод хуурж ирсэн байна л да. Тэгээд тэр үед ч одоо хайруулын тавг мав ийм юм байхгүй шүү дээ. Яг гал дээр ингэж хуурж ирсэн. Кофений хууралтын анх их үүсвэр нь бол энэ тэгээд бүр их Этиопоос яг ирсэн кофений мэргэжлийн унаадаш бэлгэлж ирсэн гар хуурч байгаа. Тэгээд шууд энэ лугаа ингэж үрэн гараа явцдаг. Тэгээ өөрөө нөгөө нэг дандаа ингэж хуурдаг болохоор энэ дээдл нь асгарахгүй ингэж тосгошоо бөмбийсэн байдаг. Тэр одоо энийг их төвчээртэй хүн бол энийг гал дээр ингэж хуурж болно. За нэг иймэрхүү энэ бол түүхийн өөр өж шүү дээ. Ингэн гутаа одоо яах нь вэ? Дахиад газар асуулаа. Газар асуугаад Миний бологийг яаж байгаа? ээжийн болоо гэдэг.
амьдрал бас дандаа амар байхгүй шүү дээ бас тийм ээ. За чинь сая бас ассан юм аа болно. Зүгээр юугаар асууж чидөө чөмжгөлөхгүй. Оо энэ хараа ингэж асаадаг юм бас бай. Тий. Ийм тоог өгчөж байгаа. Тэгээ ингэж хоорж байна. Ийм аяа. Тэгээ нилээн төвчээр орно. Яг бистрийн хий гэж бодож байгаа юм бол ингээд бата ирдээ нэг 10 минут ингээд төвчсөд энэ яг гой бас хоорондоо гараад ингээд хэсэг эргүүлээ л та. нэг дор тавьчихвал түлэгдчихдэг байхгүй юу? Түлхэхгүй бол айгүй жигэл ингэж хөдлөж. Энэ бол жинхэнэ Этиоп хурагчаар хөөний үеэр хуурж байна гэсэн. А энэ нь болохоор өөрөө хуурсан төв. Тий. Одоо нөгөө нэг орж байгаа юунаас хамаарат хичээл зүтгэлээс хамаарат анхны хайрын баталгаа нь болохоор 98 гэдэг юм. Энэ дээр болохоор түрүү 93% өгсөн байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр энэ дээр болохоор арай их хүчин сармалт ордог. Энэ их тийм энэ ингээл зүйл нь баталгааны зөрүү гэсэн тийм одоо бидний нэг юм сайхан яриа л байхгүй юу тийм ээ ингээд. Гэхдээ энийг бол одоо олон ахын дүүс маань бол юу болсныг бүгдээ мэдж байгаа. Тэгээ энийг би одоо монголчуудаа хуурий одоо тийм ээ ингээд ингээ гэж бодоод байгаа юм биш. Энэ өөрөө цаанаасаа ингээд одоо системэн тэгж ажилладаг юм байхгүй юу. За ингээд энэ тийм санал авшиг байсан. За ингээд базраагийн одоо хийх гэж байгаа арга барил маань одоо манай анхны харийн 98% баталгаа. Та бүхэн итгээрэй. Итгэвэл яах вэ? Энэ маань 93% баталгаатай, энэ маань 98% баталгаа. За атгаатай ороо, За манайхаа ороод ирээ. Шир. Орж ирсэн 17 хүн бүгдээ шагналтай шүү. Анхны харийн баталгаа 98%, атгаад аваарай. Хоош нь цаг 25 мянгаар одоо шууд өглөө буулаа, атгаад аваарай. За. Одоо энэ үнээр гарч хэлж байна. Уур гарч байна. Одоо энэ ингээд гарч иж байгаа. Тийм байна. За энэ чи одоо Үнэрт чинь. Янз бүр. За ингээд та бүхэнд байна штэ. Конфиг бүр яг ингээд нэгэн зэрэг хоёр төрлийн хууралтаар нь одоо бас хуурж үзүүлж байна. Гооч энийг нэг ингээд гарч байгаа чи. За одоо ингээд энэ аим шиг. Энэ ялаач аим шиг. Энэ 98% баталгаатай анхны хайрын энэ анхны хайрын 93%. За ийш нэг харуулсан бол яг одоо их тарихтай бэлчилтэй одоо бороо туслаад ганц нэг бороо туслаад ингэ сууж. Тэгээ ганц нэг бороо тусласнаас наашаага палан явлаа сав дэндүү царайлаг хоёр залуу кофе ураад сууж байгаа байхгүй. За энийг бол одоо яг одоо бит хоёр хин нэг хорлох гээд байгаа юм биш тийм ээ. Одоо хин нэгэнд одоо ингэ өөрсдөө дүйлгөөд байгаа юм биш. Зүгээр л энэ хоёр зэрэг кофе хуурж байгааг л та бүхэнд хэлж байгаа. Энэ болохоор хөөний үед анх кофе энэ дэлхий дээр үүсгэн байгуулагдаад хамгийн анх гал дээр ийм хуурсан байна кофег. За энэ бол одоо орчин үеийн хэлбэрээр кофег бас ингээд өндөр градусаар тогны тусламжтайгаар одоо хуурж. За энэ бол одоо ингээд яг Колумбод урагшсан үр нисч ирээд Монголд ирээд ингээд хуурагдаж байгаа. Одоо энэ үнэр мөнөр бол алж байна. Орцлоо. Янз. Яа. За тэгээд юу? За ус маань буцалдсан байгаа. Одоо буцсан тийм ээ. За одоо энийхээ гарсныхын дараа буцсан. Яг энэ нөхрийн тусламжтайгаар бас ингээд энэ гоё гэрэл мэрэл нарцсан шүн мөн бол бас их гоё харагдах ба. Тэгээд одоо жинхэнэ байгалийн сайхан тэрийн кофег бол хуурж байна тэгээд. За энэ тог бол аваа иддэг юм байна. Борлоод эхэлж шít. Ой, борлоод эхэлж шүү. Тэгээ одоо ихтэй ингээд төлөглөөд байгаа. Гол нь юу энэ болохоор төлөхгүй жиг. Энийгээ би муу ондоо төлөө. Яг энэ их гал нөх байна уу? Энийдээ гал хийсээ гадна нэг дороо жоохон удаан байлгаад байна л гэсэн үг байна. Нэг иймэрхүү байдлаар ингээд. Маш жоохон утгал юм бол энэ өндөр градусыг гац хүлээ ирчих шүү. Тэгэхээр ингээд нэг юм. Тэр ингээд байнгын хурдан урд болчих шүү. За тэгээ энэ яг гарч байгаа мөч бол бас эвгүй шүү дээ. За одоо ингэж байгаа энэ first crack гэдэг эхний crack задрах буюу так гэж дуурдаг байхгүй. Тэгээд тэр үед light яг дуурж байгаа үед light roast гэж хэлж байгаа. Тэрнээс хойш хэдхэн секундын дотор dark болчихно. Тэр хоёр дахь дуурахаас нь маш хурдан мэдэрч зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол ерөөсөө light roast-оос dark roast-ийн хооронд маш хурдан хэдхэн секундын дотор шилждэг. Тэгэхээр тэр нь өөрөө бас амар чухал. Янз
Колумбиа, Суматра, Гватемала, Бразил суугаа их чимэн ажил үйлдвэрлэж дэшээ явж юу сансан 9 хүсэлтэн дэшээ үргэлжлэн бүтэн болтугай. Гватемала, Колумбиа, Дракула суугаа. Дракула нь кофе биш байлаа. Одоо энэ бидний хийдэг кофений зан үйл юм байгаа юм. Энэ бол Их өвчтэй зүйтэй юм байгаа юм. ой олон хараа ингэ таснасаа салж хийж байгаа байхгүй. Наач амар зүг. Гэхдээ ер нь бол чимээ жоохон фейлж байна. Харин хэлчихлээ. Яг тэр чинь жигд биш төлөвдөө зарим нь аягүй тод хар болоод зарим нь ихэр баг ногооноор байгаа байхгүй. Яг хүн бас алдсан шүү дээ тийм ээ. Гэхдээ наад чи ууж болох кофе шүү. Тийм. Бэлк нь бол яг нөгөө нэг нарийн аяндаа амтч жоохон жигд биш болж байна гэсэн. Одоо ингэ бороо ороод тэгэхээр бороо хурмаа нь бас кофе хийж байгаа биднийгээ мэдэрсэн даа. Тэгээд одоо энэ бол одоо бадрах санаа зовлтгүй. Яг ингээд өнгөө харна. Энийг ч бас нэлээд Тий, наач бол амар авиас ур чадвар тийм бай. Ур чадвар авиас тийм зүгээр ингэдэг юм шиг хурдан байна. урдны хөдөлгөөнч болохгүй хурдан. Гар маа бас халдсан байна энэ чинь. гар хаална тий. Гал харна гар хаална гал харна гар хаална гал харна гар хаална. Бас дандаа юм чи өөрөө зан үйлтэй. Эндээс ёо. Ийцэн штэ. Яасан бэ? Тийм ээ. Бороонд кофе ураад нэг тархтай бэлчил дээр ингээд хэрэн кофе чанаад уухтаа сууж яана гэдэг бол нэр бас үнэхээр Монгол улсын кофе чинь гэж бас нэрлэгдэх. За одоо энэ чимээ айгууш. Ой, чиний дээр first crack ороод ирж. Зүг. Эхний задрал. Энэ хараа. Одоо сонс. Одоо маш чимээгүй сонс. Эй! За энэ бол first crack. Энэ бол одоо эхний нэг crack задарч байгаа байхгүй. Ингэж. Хуурайтаа задарч ирсэн үү? Хоортой задарч байна. Одоо ингээд тийшээ нэг спичийг надад өгвөл одоо өнгөө хармаар байна. Уцсан байна. Кофе үгүй. За энэ өгч та нар бичиж байгаа юм чи. За. За одоо энэ хараа яг лайт руу өөрсдөө ирж байна. Яа. Эхний крак нь лайт руу үсгэн үү те? Тийм шүү. Эхний crack задрал хамгийн анхны одоо энэ бүр сонсож байгаа үстэй. Сонсдоо. Тийм байх. Испас. Пис пас. За ийм single origin coffee бол ихэнхдээ dark юм уу medium roast руу оруулахгүй байна. Тэгэхээр одоо light дээр нь ер нь бол авна гэсэн. Тэгээ бацрааг их хараа. Бацрааг бас яг болж шүү дээ. Энд чинь нөгөө ер нь зэрэг орж иж шүү. Хой. Аа. За Анхных шүү. анхных. Анхны хайрымэ. Аа чи кофе. Өөр хонгон цоорох гэж байдаг юм шүү. За занднаа тайлсан. Яасан муу хэрэг. Анхны юм гэрэл нэг одоо гинхий сэтгэлээр л хэлчихэж байгаа. За энэ одоо крак татсан. Одоо энийг унтраах хэрэгтэй. Одоо шүү дээ. За одоо бүр гоё юм болно. За бичиж байгаа юу? Яа. Тийм бай. Одоо яг light roast. Лонди рост гэсэн үг юм биш үү? Одоо чи light city full city гэж. Энэ чинь яг нэг юм зан үйл юм шүү. Френч гэж орж байна шүү дээ. За чиг одоо ингээд өнгөсөө кофе юм гарч ирлээ. Шатрол ивэнжсэн бачдоны бас сүрэн биссэн. Уурсан энэ сайхан кофе баянга байгаад ирэхээр баярлуулсан Колумбиа, Суматра, Гватемала, Бразил суугаа. Уурсан кофе нөөстөө шингэж унсан бүтгэн угшаал гэж өргөндөө Монгол кофе, хэрэг кофе, атар шуусан энэ Кофений цал явж шнэ. Колумбус дургсан энэ түнний хинжаан зэмнэснээс гарч ирсэн натраас нь хоёр гарч ирээд Монгол улсын дулаан халайг болж бидний хоёрын сэтгэлийг сэргэж ажлыг минь урагшаа болох гэсэн Колумбиа, кофе, Бразил, Суматра, Гватемала, Танзания суугаа. Ура. Баярал Батаршгэ. Батаршгэ. Яа, одоо энэ нэг доор нь ингэж байх гэж түлэгдэн. Айгуусаа ингэж. Одоо энэ ингээ хайснаас нь цадаад байгаа байхгүй. Энэ доотлын бас нэг машин байгаа. Энэ нь болохоор одоо удахгүй хэрэгээ гаргана гэсэн. За, ерөнхийдөө хийстэ янзын сайхан баг медиум шахах кофе. Багшаа энэ одоо миний яаж юм? Болж байна. Юу? Чинийх ер нь маш ойртсон байх шүү. Одоо нэг 30-40 зураад. Уусаа түрүү чиний хайсан задраад эхэлсэн.
За одоо энэ нэлээ хайсан. За одоо ийш деталь зураг шаах хэрэгтэй шүү дээ. Одоо бүр гоё амттай хэсэг. Одоо кофега задлах хэсэг гэсэн үг байна. За энийг халуун байгаа. Тэгэхээр Кофе хуурж байна. халуун байгаа учраас. Надад ч одоо яг чухал хэсэг нэг хэлчихлээ. За одоо кофений хуурсан кофений хаяг Унг амтаа харна. болооччихсон шүү дээ. Унг амтаа харна. За кофе уралдын процесс явагдаж байна. За энэ 7 гол баруун талаас За газар сурах ба. гарлаа. Хой. Уулаа. Хой. За шинсээр задарлаа, шинсээр За ингээд. Энд чи ямар кофе байсан бэ гэдгийг харьцуулж та бүхэндээ харуулъя. Энэ бол ийм байсан байгаа. Яа. 10 гаруй минутын өмнө. Шинсээр задарлаа, шинсээр. За одоо бацраагийн мас хэр бас задарсан. За энд бас ингээд кофе гараад ирсэн байна. Энийг нь одоо кофений үүсэл гарлуулсан яг Этиоп урагчаар гал дээр хурлаа. Энийг нь бол одоо энэ орчин үеийн технологи ашиглаж тогоор хурлаа. За одоо энэ салхин дотор энийг хаснаас нь салгах процесс гэж нэг сайхан чухал ажил байгаа. За ер нь кофе бол өөрөө нэлээд сайхан медиум тал руугаа орсон байна. Миний өөрийнх нь хүсснээс бол нэгээс 2 жижиг левел илүү хурагдсан гэсэн үг. Уул нь бол бүр илүү цайвар байх хэрэгтэй. Одоо энэ шиг ийм цайвар байх хэрэгтэй юм байна. Тэгээ сайн нөгөө дундуур нь бичлэг хийгээд анхаарал алтангууд хэдхэн секундын зөрөөн дээр медиум руу шилжиж байгаа байхгүй нөхөр. Тий, түүнээс биш түрүүн дуусахаас одоо жоох нэгс одоо баг зэрэг хойшоо дууссан гэсэн. Тэр хооронд ерөөсөө энэ ч өөрөө борлоод болчих. Тэгжээ өшөөж явах юм яшил даахгүй. Маш хурдан тэгж лайтаас даахгүй. Тэг явж медиум чи илүү strong кофе юм шүү. Лайтны шүү. Харин тийм байна. За одоо инхээр эндээс ингээ хайсан гараад ирж байгаа. Тий, ингээд. Гэтэ түрүүний би энэ бол бүр их хайсан. Түрүүний нэг ингээд байгаа чинь хайрын хүлээлт үлээ гэж. хамаг хайсаа бас гаргаад байгаа байхгүй. Би тэгвэл арай ийм light coffee уугаа blonde roast-ноос аваад идэг чинь би strong-ийг угаад идэг гэсэн үг юм шүү дээ. Цахилгааны агуулмж өндөр, хүнийг илүү сэргээх чадвар нь өндөр. Хүмүүс бол ихэнхдээ буруу ойлгодог нь dark coffee буюу түлцэн гашуун кофег хүчтэй гэж ойлгоод байдаг. Тэр бол хүчтэй ямар ч хамаагүй. Яг кофений өөрийнх нь үндсэн зорилго бол хүнийг сэргээх нь зорилго. Сэргээх үдс нь энэ light одоо энэ юун дээр илүү байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь илүү жимслэг амтан, жимслэг одоо ийм шин юм чимчгэлсэн амтан light дээр байдаг. Dark mark хүртэл түлээ идсэн кофенаас бол тийм амт байна. За одоо тэгэл энийг нэг минут тэгээд одоо бутлаад шүүгээл тэгэл бидний одоо эздэг кофе шүү дээ.